За бид нар өнөөдрийн 1 цагийн хичээлийг хамтарч явуулна. За бид нар хичээл дээр дэг мөрддөг. Тэгвэл хичээл болгон дээр мөрддөг нэгтэй адилаар Монгол хэлний хичээл дээр мөрдөх дэгийг багш нь гаргаж ирсэн байгаа. За эхлээд бүгдээрээ дэгээ уншиж танилцъя. За уншия. Зүрх сайхан бичиж, зөв хурдан уншиж, бусдыгаа сонсож, хоочрам ярьж, бүгдээ оролцъё. Өнөөдрийн хичээл дээр бид нар тэгвэл ийм дэгийг мөрдөх юм байна. За одоо бичсэн дэг рүү нэг анхаарлаа хандуулаад тодруулсан зүйл байна уу? Байна. Юу ажиглагдав? Яасан бэ? Тодруулсан байна уу? Тодруулсан байна тийм ээ. За тэгвэл доогоор зурсан үгийг бүгдээрээ одоо эсрэг утгатай үгээр сольж уншия. За уншия. Бүгдээрээ уншираа өөрөөр. За сая тэгвэл бид нар дэгээ эсрэг утгатай үгүйсэх утгатай бүр салиад ажиллаа шүү дээ. Тэгтэл нөгөө дэг маань ямар болж байна вэ? Хэрвээ энэ дэгийг саяны эсрэг утгатай үгүйсэх утгатай үгээр салсан шиг тийм байдлаар хичээлд оролцсон бол өнөөдөр бид нар хичээлдээсээ юу ч ойлгож авч чадахгүй хичээлээ дутуу хийгээд гарна гэсэн үг. Тэгвэл дэгээ сайн мөрдөөд хичээлд оролцсон шүү заа явдаа тий. За багшинт ширээн дээр нь 5 ширхэг за дааш нуурыг тавьсан ба. За тэрийг аваад хүүхэд болох нэг авах та. Хүүхэд болох нэг. За 5 ширхэгээс нь авах. Хүүхэд болох нэг маш хурдан аваарай. За нэг. За ажлын утсаа нэг хараарай. Ажлын утсаа нэг. За ажлын утасны хамгийн дээр сурагч 1, сурагч 2 гэсэн дугаар байна уу? Байна. За энэ бол чиний дугаар гэсэн үг. За сурагч 1 гэсэн дугаар авсан хүмүүсүүд нь 1-р даалгаврыг гүйцэтгээд ангийнхандаа илтгэн. За сурагч 2 гэсэн хүмүүсүүд нь сурагч 2 гэсэн дугаар төгт байна уу? За сурагч 2 гэсэн дугаар авсан хүмүүс нь 2-р даалгаврыг гүйцэтгээд ангийнхандаа илтгэн. Гэх мэтчлэн 5 дугаартай хүмүүс 1-р даалгаврыг гүйцэтгэх нь 5-р даалгаврыг гүйцэтгээд даалгавар гүйцэтгэнгүүтээ миний гүйцэтгэх даалгавар байна гэдэг гүйцэтгсэн хүүхднээс босоод зогсоод яшгүй заяа. За сайн байна. За ажлын утасны хамгийн доотлыг үзье. Доотлыг үснэгтийг хараарай бүгдээ. За юу гэсэн бэ? Хамгийн оролцоо. Миний оролцоо гэж хэлсэн байна. Миний оролцоо. За энэ ямар учиртай вэ гэхээр зэрэг өнөөдрийн хичээл дээр чи хэр зэрэг оролцсон бэ гэдгийг энэ миний оролцоо гэдэг үснэгтээр харуулна. За багш нь та нарыг асуултанд хариулсан даалгавар гүйцэтгсэн тохиолдолд бүр сайн байна, онц байна, зөв байна, зүйтэй гэсэн сайшаасан үгээр мэлгаад байвал тэр болгон дээр өөрийнхөө авсан стикерүүдийг наагаад байна гэсэн. Ойлгосон үү те? За чи багшаас хэдэн удаа сайн үг сонссон бэ? Хэдэн удаа зөв хариулсан байна вэ гэдэг чинь миний оролцоо гэсэн хүснэгтээр гарна гэсэн байна шүү. За энэ ажлын хуудсан дээр ажиллах зааврыг багш нь өгсөн. За одоо бүгдээрээ ширээн дээр байгаа 2 баярын цасыг аваад үзьте. За эргүүлээд хараарай. Ширээн дээр байгаа цасыг эргүүлээд хараарай. За бүгдээрээ хамтдаа хараарай үзчих. За ямар зураг байна уу? Ямар учиртай зураг байна гэдгийг бүгдээрээ харьцуулаад би хоорондоо ярилцах та. За бүгдээрээ багаараа ярилцъя. Ямар учиртай зураг байна уу? За хоёр зургийнхаа ялгаатай талыг харьцуулаад ажиглаж байна. За яг зургийг хараад мөрөмдөг багаараа ярилцчихв. Ярилцсан. За тийм бол зургийн доор багшны цааснаас бараг ажигласан уу? За тэд юу юм бэ гэхдээ зэрэг чи над зураг танаа багийн над зургийг хараад ямар утгатай зураг байна гэж ойлгосон бэ гэхээр өгүүлбэр зөвшөөрч. Энэ зургийг
За энэ хоолой ярилцлаа. Хоёр зургийн доод дээр нэг өгүүлбэр зохиолч. Хоёр зургийн доод дээр нэг өгүүлбэр зохиолч. Хоолой ярилцлаа. Өгүүлбэрээ бигэрч тийм ээ. За. Ini cenderung itu ямар хөлтэй насан насан Оо мундаг сайн. За зохиоцсон бол ажлын хуудсан дээр өгүүлбэрүүдийг газ болоод очиж. Аль нэг юм уу? Сайн зохиоцсон өгүүлбэр очиж. За зохиоцсон бол ажлын хуудсан дээр энэ зохиоцсон өгүүлбэрээ болоод очиж. Өстөө сайн байна, мундаг сайн. За танаа багийнхан багш нь бүгдээрэнд нь сайн байна гэсэн үнэлгээ өгч.
Маш сайн байна. За тэгвэл танаа хоёрын багш нь бүгдээрэнд нь сайн байна гэсэн үг л байна. За чи дуусна уу гэдэг? Дууссан. За сайн байна. За тэгвэл багш сая та нарыг ингээд баг дээр ажиллаж байгаа хооронд самбар тэр жижиг өөрчлөлт хийсэн байна. За ажиллаа. Яасан бэ нөө? Амьдрал байдаггүй зүйл амьдрал байдаггүй хоёр үг наацсан байна. За энэ ямар өчигдөр үг бий дачвал дачвал гэж бодож байна. За энэ амьдралтай байдаг нь урд хүнчтэй нөгөө урд хүнчтэй тухай харин амьдралтай байдаг нь амьдралтай байгаа юмыг хэлж байгаа. За тэгж байгаа гэж бодож байна. За одоо тэгвэл багш та нар цаг хоёр зураг тарааж өгөөд зургийнхаа доор дахиад өгүүлбэрийг бичээрэй гэсэн тийм ээ. За нэг хэдгээр даалгавар юу гэдэг вэ? Нэгдүгээр даалгавар. Тэгвэл сурагч нэг номерын сурагч. Нэг номерын сурагч энэ даалгаврыг бусад найзуудаа илтгэн гэсэн үг. За түүний өмнө анхааралтай. Амьдрал дээр байдаггүй зүйл, амьдрал дээр байдаг зүйл гэдэг багш нь хоёр үгсгсэн байна. Тэгвэл танаас багт очсон наад хоёр зурагч нь аль зураг нь амьдрал дээр байдаг зураг тохирмоор байна, аль нь амьдрал дээр байдаггүй зураг гэдэг тохирмоор. Хаар хэлж байгаа гэж боддог. За намайг за тэгээс тэгэхээр ингэж энэ амьдрал дээр байдаг зүйл ягаад гэвэл энэ хаар дэлхийн нэрээр бацтай бааж байгаа зүйл энэ болохоор хүний урд сэтгэмжээс гарсан зүйл болохоор болж байгаа зүйл чинь Хоёр зураг юм байна. Анаас сахад байна уу? Салч байна уу? За бүгдээрээ баярлалаа. Бид даахаар үзлээ дууслаа. За багш нь эндээс зохиод нэг хоёр багийн бичсэн өгүүлбэрийг уншиж өгье. За хамгийн ихнийх нь миний хайртай үлгэрийн Баатар гэсэн байна энэ зургийн дээр. За дараагийнх нь за энэ болохоор буг хэмээний эврийг буурч авсан тул хэмээ буганд маш их гомдов. Ингээд хэмээ эвэргүй болсон гинэ гэсэн өгүүлбэр зохиосон байна. За маш сайн байна. За энэ багш нь яг үлгэр энэ зургууд дээр өгүүлбэр зохиолох гэсэн юм л. Юу гэж бодож байна? За хэлээ. амьдралтай байдаг зүйл байдаггүй зүйлийг харуулсан тул Юу зүйл сайн шүү дээ. За тэгвэл энэ өгүүлбэр дээр түрүү тэмээ эвэргүй болсон тухай бичсэн байсан тийм ээ. Тэмээ үнэхээр эвэртэй эвэргүй юу? Эвэргүй. Тэгвэл энэ тэмээний ямар зураг вэ? Эвэртэй. Тэгвэл энэ хоёрын энэ зураг үнэхээр амьдрал дээр байдаг зураг нь энэ бол амьдрал байдаг. Тэгээ багш тэгвэл өгүүлбэр зохиолгоос түүнийг ялгуулах гэж өгүүлбэр бичүүлсэн юм байна шүү дээ. Маш сайн байна. Өстэй сайн өгүүлбэр. За тэгвэл дараагийн даалгавар. За сайн та нар эдгээр зүйлийг амьдрал дээр байдгүй гэж хэлсэн тийм ээ. Яг хүнтэй чи адилхан амьдрал дээр байдгүй мөртлөө бид нар ингэ мэдээд яриад идэг өөр юу байдаг вэ? За нисдэг машин цаг хугацааны машин байна. Сайн байна. Нисдэг машин гэсэн тийм ээ. За ийм юм. нисдэг мөр байдаг. За нисдэг мөр байдгүй гэж. За мөхрөөс байдгүй гэж. За хэлээ. Шулуун байдаг. За шулуун байдгүй гэж.
자, 이 쥐때 사과 외두제. 자, 바바야가 외두제. 자, 도생내기 외두제. 자, 이제 따라서. 자, 슈 외두제 3번. 모두 들으시 외두제 3번. 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 За ингээд биш яриад байгаа бид нар ерөөс дуусахгүй зүнээ аваад гिचээд ахын тийм байгаа зү. Тийм биш. Ястаа сайн байна. За тэгвэл хүүхдүүдээ шахардаа энэ бидний амьдралаар дөрөвгүй гэж сая түрүү энд ялгсан саяны та нарын багштай хэлж өгсөн эдгээр зүйлийг хаанаас гарч ирээд ирнэ? Хаанаас бий болсон? За ястаа сайн байна. Хаанаас гарч ирдэг гэсэн бэ? Сая юу гэсэн? Хаанаас? Хүн төсөөлөн болоод ястаа сайн байна. Ястаа мундаг хүүхдүүд. За бүгд нь штэ. Бүгд энэ амьдралаар байдаг зүйлүүдийг өөрөө юу гэж хэлж болохгүй? Байдаг. Амьдралаар байдаг зүйлүүдийг юу гэж? Яагаад байдаг гэж байна? Бид нар бодтойгоор хоёр шүр байж үзсэн үү? Байж үзсэн. Гүн нэстэг шүр байж үзсэн байх уу? Үгүй. Энэ хоёр болж үзсэн үү? Үзсэн. Энэ байшин амьдралдаг хүн байна уу? Байна. Тэгээд бүгд эдгээр бид нар бодтойгоор хэрэглэдэг учраас бодит зүйл гэж нэрлэдэг юм байна. За тэгвэл бидний нөгөө амьдралаар байдгүй гэж бидний нөгөө оюун ухаандаа төсөөлөн бодоод гаргаж ирсэн зүйлийг гаргаж ирсэн зүйлүүд гэдэг байна биш. Ястай сайн байна зүгт. За та нар сая уус тийчээр ийм зүйлүүдээ гаргаж ирдэг гэж хэлчихлээ тийм ээ. Тэгвэл та нар эднийг юус хаанаас мэдэж авсан юм? Номноос сайн байна. Сайн байна уурнаас хүүхдүүд юм уу? Оо сайн байна. Сайн байна. Үлрэг тавьсан. Оо тэр номноос сайн байна. За компьютер дээрээс юунаас мэдчихсэн? Оо сайн байна. За сайн байна. Зохиож авдаг. За бас өөрөө зохиож авсан гэж байна. За өөр багш яаж авдаг? Маш сайн байна. За тэгвэл хоёрдугаар даалгаврыг ажиглаа. Хоёрдугаар даалгаврыг. За уус даалгавар чи өөрөө сайн би киноноос мэдэж авсан, үлгэрээс мэдэж авсан. Тэгвэл яг тийм ямар үлгэрийг чи мэддэг вэ? Би хичдэг. Ямар киноноос мэдэж авсан бэ? За тэрийгээ бичээрэй. За хоёрдугаар даалгаврыг хэн ангинд дэвтэх вүлээ? Хоёрдугаар. За хоёрдугаар даалгавар. За ямар цогцоо ямар үлгэр байдаг вэ? За багш санаа өгөхгүйснээс хүн Аз гэдэг кино мэдв үү? Мэднэ. Энэ урыс хэмжээ гарсан зүйл нь юу вэ? Хүн Аз өөрөө. Яг кино. Байшин дамжиж байшин өсөж явдаг. Оо шүнс гаргаж шүнсээ өөрөө. Явдаг юм. За сайн яг хинчтэйгээр нэг өсөж болоод. За хэдэн жишээ хэрэгсэн байна уу? Хоёр жишээ хэрэгсэн байна. За сайн байна. За бицэн хүүхдүүд нэгштэй мэдээд ороо. Би бицэн. За бицэн хүүхд нь шиж. За сайн байна баярлалаа. За хоёр замбар сурагч. За авшираа. Энэ доктор нэргүй. За сайн байна. За саада бид нар дандаа номны нэр, үлгэрийн нэр, кино зохиолын нэр гэж хэлсэн ямар үсгээр хэлэх вэ бүгдээ? Хамаа үсгээр хэлж чинь гэдэг батлаа. За сайн байна. Хоёр намрын сурагчид нь босоод зогсоод байгаарай. Даалгараг үсгээр хоёр намрын сурагчид нь босоод зогсоод байгаарай. За шиг. Босны санаа аваарай. Ингээ батлаа майны тооны ба Сабрина гэдэг хоёр хүүхдтэй кинонод бий. За сайн байна баярлалаа. Би доктор дэс Супермен гэдэг хүүхдтэй кино бас кино. За сайн байна. Би хүн Аз үсгэж жидэг үдээс. Оо сайн байна. Ямар мундаг хүүхдтэй. Өстой сайн байна. За хоёр намрын сурагчид нэмээд уншиж гисэн. За. Би Баобын
тавсрын шүлгээс мэдчихсэн. Тэгээд бас өөр зохиол биш тас. За сайн байна. Баярлалаа. Багийн тавсрын ямар шүлгээс мэдж авснаа санаж байна уу? Тэдэг үзэн хэлдэг байна. Оо за ямар гоё. Энд дээр яг яаж гарсан байд юм бэ? Нэг хүүхэд ээжтэйгээ хамт нэг наадамд суусан. Тэгээд ээжтэйгээ маш сайхан байсан. За. Тэрнийг уран сэтгэмжээр уран сэтгэмжээр бэлтгэсэн байсан гэсэн сайн байна маш их сайн баярлалаа. За нэмээд нэг хүүхдийг асууж байна. Болон сасуугаа гонжи хүүхдээ юм. За сайн байна. За сайн байна. За тэгвэл хүүхдүүдээ та наrsаа ийм олон үлгэр мэддэг, ийм олон хүүхдээ мэддэг гэж байна шүү дээ. Тэгвэл багш нь та нарт нэг даалгавар өгье. За 3-р даалгавар дээр яагаад гэсэн бэ? Үлгэр цогоор. За ямар үлгэр цог байх гэхээр нааш харъя. Бидний бүр амьдрал дээр байдгүй зүйлээр багуулж өгсөн зураг байсан тийм ээ. Тэгвэл энэ зургуудыг оролцуулаад жижиг үлгэр цог очиж. За үлгэр цог хугацаа хэдэн минут гэж байна уу? За 5 минут. За жижигтэй. Ямар үлгэр байвал зүгээр болоо. Тэрээ санаач орж ирэхгүй байвал найзтайгаа яаж болох юм. За тийм байгаа 5 зүйлийг оролцуулаад гэсэн тийм ээ. Жишээлбэл юу? Бүгдийг оролцуулах бүр сайн. За юу вэ? Дэстэг шууруусан том байж, дэстэг мөр байна. За энэ юу юм бэ? Бүгдийг оролцуулдаг. Бүгдийг оролцуулдаг. За явдаг байж тийм ээ. Бүгдээ явдаг. За энэ багяар юм юу вэ? Шалгам За 3-р даалгаврыг хийн гүйцэтгэх үлээ. Гүйцэтгэхийн хайрын үлээ 3-гаар сууж сайн байна. За одоо жишээ нь гүйцэтгэх байгаа тийм ээ. Өгүүлбэр ямар үсгэж бэлдвэлээ? Хамаар. Үсгээ чинь өгүүлбэр дуусгах нь зээл тавь. За одоо битрээ өгүүлбэр дуусгаж. За 3 дугаартай хүүхдүүд үлгэрээ бариад өгье. Үлгэрээ бариад өгөөрэй. За билетийг нь бусдаас олсон гэсэн тийг байгаа тийм ээ. За 3 дугаартай сууж. За сонго. Танаа 3 дугаартай өгөх юм билээ. За тэдний багыг сонгож авах хооронд нь бүгдээрээ эндээс эхлээд үлгэрээ уншиж. За маш чанд тод дуугаар бусдаас сонсохоор уншин. За уншин өгөө. Бусны анхаарал сонсоорой. Эртэрт цагт ацан шувуу Африкт амьдардаг далавчтай байжээ. Тэгтэл нэг марилж ацан шувууны далавчийг нь шуун унтаж байхад нь аваад авчижээ. Өглөө басаад ацан шувуу нисэх гэтэл далавч нь байдаггүй. Эцэндээ хайдуул тачиж амьдардаг болжээ. Харин мөр нисэн хүний нүдэнд үзэгддэггүй нисдэг болжээ. За сайн байна. Маш сайн баярлалаа. За дараагийн. Эртэрт цагт нэгэн шүлтэй энгийн шулам амьдарч байжээ. Нэг өдөр шүлтэй нисдэг мөр таарлажээ. Энгийн шулам нисдэг шүлтэй шүрээ унаад араас нь хожээ. Нисдэг мөр бургасан дундуур газар их ойрхон явж байжээ. Тэгээд гинэт бууртал энгийн шулам эврийг нь мөргөжээ. Хурдан морин наадамд уралддаг болсон юм. За сайн байна. За дараагийн баг. Эртэрт цагт сандрах дургуугаас хадаймар тасын даган эмч хэмээнээр илхийг бүржээ. Гэтэл хажууд нь нойр хэмээнээр зогсож байжээ. Тэгээд одоомор хөөе илхийн хунгаа чи яагаад нисдэггүй бэлээ гэтэл чи чинь уур гангаас ирсэн юм чинь бидэнтэй адилгүй шүү дээ гэж хэдэн илхийн амьдралыг заажээ. За баярлалаа сайн байна. За бусдаас сонсорой. Нисдэг морь эмчтэй тэмээ дуруу явдаг байсан амьдрал суудаг байжээ.
Тэр дөрөв их сайн найз учраас салж гэр гэртээ очие гэсэн ч чаддаггүй байжээ. Ийм учраас сайн найзууд ингэж үсчээ. За баярлалаа маш сайн байна. Нөхөрлөлийн тохиолдлыг зохиосон байна тийм ээ. За. Нисдэг мэр ба эвлээ тийм ээ. Эрт цагт амьд бурхнаас хүссэн зүйлээ авч байжээ. Нэгэн өдөр шүү бурхнаас надад далавч хайлаач гэж бурхнаас гуйж гин. Шүү морин дээр очиж би ийм сайхан далавчтай болсон. Моринд ямар ч сайхан сүүл байдгүй байлаа. Бурхнаас надад гоёмсог сайхан сүүл далавч хайлаач гэж гуйжээ. Бурхан түүнийг нь сансан далавч сүүл хоёр өгчээ. Инээс хойш нисдэг шувуу, нисдэг мэр хоёр хамт найздаг байжээ. За баярлалаа сайн байна. За үлгэрийг маш сайн зохиосон байна. Бүх хүүхдүүд үлгэрээ гоё сайн зохиосон учраас багш нь бүгдээр ингээд маш сайн байна гэдэг үгээр бас ялаач. За одоо баг болтноос нэг хүн гарч ирээд энэ дээр байгаа 5 даалгавраас суглаад аваарай. За баг болтноос нэг сурч гарч ирээд за хурдаар явуулъя. Хурдаа маш хурдаар яваад даалгавраас суглаад аваад. За сайн байна. За багтаа очоо. Даалгавар дээр байгаа ихийг багаараа уншин. За нэг удаа уншиж. Багаараа нэг удаа уншиж. Багаар бүгдээ сонсорой. Нэг нь найзуудаа өгөх бишээ уншиж өгөө. Тэгээд сонсорой. Эхээс амбаа гуайн энэ дүрийг бодит хэмжээр төсөлсөн хэсгийг нь олж бодоорой. За нэгжид зочид буудлын өмнө талын ногоон ширэнгэн ба цагаан сахалтай гөөрөл толгойтой өвгөн тамирчин хүн
За магадгүй за. Амбаагаа хөнгөлийн хүн байсан болохоор нэг сэрээ хатсан чи хүүхэд талцсан байсан байх. За баярлалаа. Миний бодлоор амбаагаа өөрийнхөө насыг ямар ч хугацаагаар сайлбиж би хийчихсэн юм биш баг чи тий. За. амбаагаа мөнгө усыг залгуулсан байх. За. Түү мөнгө ус гэж юу? Тайлбар төлөөс хангах мөнгө ус гэдэг үгийг одоо багийн нэгдүгээр гишүүн тайлбарлана. Багийн нэгдүгээр гишүүн гэж. Дөрөвдүгээр гишүүн бусдаа тайлбарлана. За тайлбар төлөөс үг орлого арга мэдхүлөө. Ийм үстэй үгийг хайшаа. Юмас үзэгдлийн хувирагч өөрчлөгдөхгүй хайцсангүй бат бихээ олох чанар өөр гэнэ. Мөнх хий ус гэж штэ. Мөнхийн ус. Хамгийн ихэнд олсны багийн нэгдүгээр гишүүн бусад багийнхандаа уншиж өгнө. За хүлээж аваарай. За бусад баг нь олсноо. Сайн байна. Олсноо. Сайн байна. За манай баг олсон юм уу? За сайн байна. За өдөр зүрхлээж. За нэгдүгээр багийн дөрөвдүгээр гишүүн бусдаа уншиж бусад дөрөвдүгээр гишүүнийг сонсорой. Бусад багийн сонсорой. Мөнхийн ус өөсөн хүн өгдөггүй хэмээн үлгэр дамагт гардаг шидэт ус. За бусад багийн яг ийм үгийг олсон өөр утга болов уу? Манай хараа өгч. За юу гэсэн бэ? За дөрөвдүгээр гишүүн шилжиж. Юмс үзэгдлийн хувирч өөрчлөгдөхгүй хайцсангүй бат бихээ орших чанар өөрд игнэгт мөнгө дуурсагдах үрд дуурсагдах. За мөнх гэдэг үгний утгыг олсон байх. Бид нар ямар үгний утга олох хэрэгтэй вэ хөөдөө? Мөнхийн ус. За мөнхийн ус гэдэг. За хэлээ. За хоёроо. Мөнхийн ус өгдөггүй хэмээн үлгэр дамагт гардаг шидэт ус. За сайн байна. Бус багийн санд нээж гинөө. Байхгүй ажлын хуудсан дээр мөнхийн ус гэдэг үгээр тайлбарлаж өгч байгаа юм. Мөнх гэдэг хаа. За одоо мөнх юу вэ? Одоо бүгд заавал тавьтаас авдгүйгээр тогтоож аваад бичиж байна шүү дээ. Юу гэж хэллээ? Шидэт гэсэн юм аа гэсэн. За сайн байна үстэй байна. За хөөсөн багийнхан саяны багшийнхаа өгсөн эхийн дээд тал дээр байгаа одоо дасгалыг уншаад ажилтал хэлж байгаа. Хөөсөн багийнхан дасгалыг уншаад Талын ногоон ширэнгэн дотроос цагаан сахалтай бөөрөг толгойтой өвгөн тамирчин хүн шиг жигтгэн гараа хайлган гүйж гарчлээ. Биеийн тамирын талбай руу очиж дасгал хийжлээ. Энэ зах гэж байгаа бид хоёр лав бөрдөд хэмжээнд биш. Амбаагаа бичлээ зарим хүмүүс ч хүн тамирчнаас ч хүмүүс ч хүмүүс тийм байд штэ. Амбаагаа заа думшиг настай шүү дээ. Настай дээр юу гэсэн бэ нөө? Амбаагаа хар сахалтай жаахан гэсэн амьдрал дээр байдаггүй зүйлийг төрслөн зураарай. Юу байсан бэ? Мөнхийн ус. Мөнхийн ус. Бид нар мөнхийн усыг танаар
Өөрөөр зүйл байдаг байх гэж бодож байна. Түүнийг энэ төсөөлж байгаа юм шүү За амбаа дүрийг бодит сэтгэмжээр тусалсан хэсгийг хараа гэж гэх юм бол тэр бодитор амбаа баяр ямар хүн байсан бэ гэж Манай энэ хайр гэж зураад за юу ханда өгшөлингүү Тэр удаад нэг хэрэг гэднээс тэгээд наад За даахыг өсгөх туссан багийнхан чиглэл гişүн тайлх билээ. Хасар гişүн даахаа аваад байна. Тэр авахгүй бодит тайлхыг үсгэснийг бодчихсон. Ингээд бүрээд даахыг дурсан багийн гişүн даахаа аваад самбартай. Хитгэр гişүн гатдаа хаа гişүн. Сайн. За, гурван баг дадраг өсгөд дууссан байна. За, тэгээд тавхах шиг. За, гурван гişүн. Зэрэгсээ тавьж байгаас удаад өгч байгаа шүү дээ гэсэн. За тэр багийн даалгаврыг үүсгэж байгаа хүн бүгдээрээ эхний багийн даалгавартай танилцъя. За даалгавар уншилгач. Зочид буудлын өмнө Уншилгуугаар миний шууд асуултаа хэлээд тэгээд Yes, амбаа гуайн дүрийг бодит сэтгэмжээр төрсөн хэсгийг олж будаарай. за танаа баг аль хэсгийг гэж Эхлэх хэмжээ. за тэгвэл амбаагаан яг ямар байдлын бодит сэтгэмжээр төрсөн гэж үзсэн бэ? За сайн байна. За баярлалаа. За даалгаврыг үүсгэж дууссан бол хамгийн эхний за дараа за уншаач. Манай Төрсөлсөн хэсгээ бодсон хэсгээ уншиж өгөөрэй минь хөө. За танаа багт ямар даалгавар авчихсан? Эхээс амбаа гуайн дүрийн уран сэтгэмжээр төрсөн хэсгийг олж будаарай гэсэн асуулт байгаа. Энэнд бид ингэртэй хүрсэн ууртгаас ахалтай жаал гэж Оо сайн байна баярлалаа. За дараагийнх нь. За манай баг болохоор эхийг урам сэтгэмжээр өргөжтүүлэн бичээрэй гэсэн ийм даалгавар өгсөн. Тэгээд
манай багийнхын ярилцаад гэтэл хүүхдүүд амбаа ахчин хөгшин шүү дээ. Чи чин жоохон хүүхэд байна шүү дээ гэв. Амбаагүй. Тэгтэл нэг амбаагүй та ч мөнхийн ус уугаагүй л юм бод ийм байхгүй шүү гэв. Хариуд нь тийм ээ би мөнхийн ус уусан гэж хариулаад тэр гуравт мөнхийн ус өгөв. За баярлалаа. Амбаагүй хар сахартай жаад болгосон амьдрал дээр байдаггүй зүйлийг дүрсэлсэн ансгалан бичээрэй. Манай баг ярилцаад уусан хүн найдваргүй гэсэн ансгал захаасан. За сайн байна. Маш их баярлалаа. Ястаа сайн байна. Манай багийн амбаагүй нэг мөнхийн ус уусан. Тэрийн зурсан. Энэ гол зүрхэн хамгаалалттай байгаа мөнхийн усаа. Тэгээд хөрөнгөт нөө цэглэн Бусад багийнхаа найзуудынхаа зурсан зургийг хараарай. За сайн байна. Баярлалаа. За эдний багийнхаа мөнхийн усыг ийм байдлаар хүссэн зурсан байна баг. За тэгвэл сая бид нэр уран сэтгэмж гэдэг зүйлийг ихээс олж зурлаа, бодлаа тийм ээ. Мөн уран сэтгэмжээ цааш мөргөлжтүүлэн зохиол бас уран сэтгэмжээ ойсог зохиол гэжтэй. Мөн уран сэтгэмжээр зураг зурж чадлаа. Тэгвэл юу уран сэтгэмж гэдэг маань хүний оюун ухаанаас гадаг зүйл гэдгийг та нар сайн баталж чадваа. Тийм ээ. Энэ хүний та нар өөрсдийнхөө уран сэтгэмжээр хийж чадлаа шүү дээ. За мөнхийн ус гэдэг зүйлийг түрүү бид тайлбарлалтаа уусан хүн өгтгөө гэмээр үлгэр домогт гардаг шидэт ус гэж тайлбарласан байсан тийм үү. Тэгвэл энэ багийнхан уусан хүн өгтгөө ургаан мод хатдаггүй тэр юу вэ гэсэн асууж зохиосон байна. За энэ мөнхийн усыг зурхтаа юу гэдэг мөнхийн усыг зурхтаа нэг хамгаалалттай дотор нэг гол хөрсөн хүндүүд ингээд захидраа захидаг тэр бол хүн болгон авч чаддаггүй тийм зүйл байдаг бах гэж төсөөлж боцсныгаа ингээд зурсан бай сайн байна. За ингээд өнөөдрийн хичээлдээ бид нар уран сэтгэмж бодит байдал гэж юу гэдэг юм бэ гэдгийг ялгах зорилготой байсан. Тэгвэл та нар өнөөдрийн хичээлдээ уран сэтгэмж гэдэг зүйл танаас бий болдго юм бэ? Уран сэтгэмжээр бүтсэн зүйл гэж юу гэдэг юм бэ нөө? Бодит зүйл гэж яг юу хэлдэг юм бэ нөө гэдгийг ойлгож авч чадваа хөөе. Маш сайн байна. За одоо тэгвэл хүүхдүүдийн ажлын хуудасны аргалт гэрлийн тохиогоор өөрийнхөө үнээрээ гэсэн хэсэг байна уу? Байна. За бид нар гэрлийн тохиогоор өөрийгөө үнэлж мэддэг тийм ээ? Сайн байна. За тэгвэл одоо би энэ нэгдүгээр даалгаврыг гүйцэтгэхдээ, хоёрдугаар даалгаврыг гүйцэтгэхдээ хэрхэн гүйцэтгсэн бэ гэдгийг гэрлийн тохионы өнгөөр хавталтан зөвлөөр тэмдэглэв. За түүний дараа одоо чи өөрийнхөө оролцоог үнэлнэ. Би энэ өнөөдрийн хичээлээр хэдэн удаа багшаа сайн үнэлгээ авсан байна вэ гэдэг үнэлгээгээ бас энэ тоолоод тавьчихна. Түүнийхээ дараа багийн бүх гишүүд багийнхаа оролцооны үнэлгээ гаргана шүү. За маш гоё. Untuk kita bagaikan bagi ini tinggi dari sana. Bagi ini tinggi dari sana. Bosan.
자, 방해 움직이기 힘이 떴어. 자, 힘내시면 니꺼 박 했던 움직이세요. 니꺼 박 움직여. 방해 힘이 떴어. 어쩐대로 어쩐대로. 자, 발걸 박해. 춘조가 춘조가. 걸걸 박해. 춘조로 누르걸 박해 때려. 춘이 춘이 다르게 발음. 발음. 바로 들어가야 발음 들어가. 자, 발음다. 자, 인데스 그 밑에 오늘들이 비치했지. 이니 막 감기에 있는 사람 어떤 매력이 있든 할지 뭐. 자, 바로도 곡도 너리가 어떤 연계 가라도 그때들 오늘들이 비치 만나봐가 상대상 어떤 오픈 게 같이 잖아. 같이 자, 그 바로 좀 오늘 이렇게 한대상 어떤 오픈이 봐야 그렇지. 자, 미역도 너리가 오늘 키즈스 녹도 돼. 키즈. 자, 뒤에 뭐든 인데스 만나 밑에 이제 학생들 만나봐 비치들